Монгол Улсын цэргийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйл заасны дагуу оюутан цэрэг сургалт нь Ховд аймагт 3 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хугацаанд оюутан цэрэг сургалтанд Ховдыг сургуулиас 260 орчим оюутан хамрагдсан юм. Харин Ховд аймаг дахь хөгжил политехник коллеж 2 дахь жилдээ хамрагдаж байгаа бөгөөд өнгөрсөн онд 15 суралцагч оюутан цэрэг сургалтыг амжилттай дүүргэжээ. Энэ жилийн тухай тус сургалтыг 6 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 18-ны хүртэлх 2 сарын хугацаанд Ховд дотноо зохион байгуулах юм а. Тэгвэл энэ сарын 18-ны өдөр оюутан цэрэг 2018 сургалтанд хамрагдах оюутан суралцагчид зэвсэгт хүчний 123 дугаар ангийн сургалтын нэгдсэн төв дээр 560 цагийн цэргийн эрдэмт суралцах мэрэгжлийн бэлтгэл сургалтандаа гарлаа. 123 дугаар ангийн 2018 онд татгтан ирсэн шин дайштын жагсаалын үзүүлэлт тоглолт, гардан байлын үзүүлэлт тоглолтыг үзүүллээ. 2 сарын дараа цэргийн мэрэгжлийн бэлтгэл сургалтанд хамрагдсны дараа бид нар ийм хэмжээнд төвшөнд хүрэх ёстой юм а гэдгээ манай 123 дугаар ангийн дайшд бас үзүүллээ. Энэ бол манай эцэгүүд бас таалагдсан ийм сайхан арга хэмжээ боллоо гэж бодож байна. За цэргийн ерөнхий бэлтгэл сургалтыг явуулахад дэмжлэг үзүүлсэн Ховд их сургууль, Политехник коллежийн удирдлагуудаа баярлалаа илэрхийлье. Бид нар 96 цагийн хичээлийг тус тусын сургууль дээр нь явуулаад өнөөдөр энэ 560 цагийн хичээл явуулахаар энэ сургуулийн төв дээр хуран цуглараад сургуулийн ажиллагаа эхэлж байна. Оюутан цэрэг хөтөлбөр бол Ховд аймагт хэрэгжээд 3 дахь жилдээ орж байна. Энэ өнөөдөр яг жирийн бидний цэрэг таттай адилхан ийм арга хэмжээ болсон. Өнөөдөр цэргийн дайсны бэлтгэл үүрэгтнээ бэлтгэх, цэргийн насны залуучуудыг гэр цэргийн албанд татах энэ бүх ажлыг дэмжиж явуулж байгаа бас нэг юм том хэлбэр. Тэгэхээр энэ өнөөдөр энд орж байгаа оюутан цэргүүд маань бүгд өөрсдийн санаачлах, хүсэл зорилго энэ бүгдээрээ ирсэн, энэ бүгдийг дэмжиж эхэцгүүд нь хүртэл баярлсан талаас нь илэрхийлж энэ үйл ажиллагаанд хамтран оролцсонд их талархаж байна. Тус сургалтанд Ховд ус Баян Үлгийн Завхан Говь Алтай аймгаас нийт 150 оюутан суралцагчид хамрагдаж байна. Тодорхойлбол Ховдыг сургууль Ховд аймаг дахь хөгжил политехник коллежоос нийтдээ 97 оюутан оролцож байгаа бол Завхан Говь Алтай Баян Үлгийн Ус аймгаас 53 оюутан энэхүү хөтөлбөрт хамрагдаж бэлтгэл сургуультаа энхүү эхлэж байна. Энэ өдөр зэвсэгт хүчний 123 дугаар ангийн сургалтын нэгдсэн төв дээр оюутан цэрэг сургалтанд хамрагдахаар ирсэн оюутан суралцагчдыг аймаг бүрээс хүргэж ирсэн холбогдох удирдлагууд болон тэдний эцэг их багш нарт сургалтын танхим амрах байр, хоолны заал, бэлтгэл сургуульд хийх орчин нөхцөлийг танилцуулсан юм а. Монгол Улсын цэргийн албаны тухай хуулийн дагуу зохион байгуулагдж байгаа оюутан цэргийн сургалтанд Завхан аймгаас хамрагдах оюутнуудыг сургууль дээр нь цэргийн ерөнхий бэлтгэл сургалтанд хамруулад сургалтын хөтөлбөрийг хангасан 21 оюутан суралцагчдаа аваад өнөөдөр энэ Ховд аймагт ирээд нээлттэй ажиллагаанд оролцож байна. За манай аймгаас Монгол Улсын их сургуулийн Завхан дахь салбар сургууль, за мөн Политехникийн коллежээс нийтдээ 21 оюутан хамрагдж байна. Баруун Тав аймгийн ихтэй сургуулийн оюутнууд 2016 оноос эхлэн оюутан цэрэг сургалтанд хамрагдсан бөгөөд 3 жилийн хугацаанд нийт 450 оюутан хамрагдаж байгаа юм а.